За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та хэдтэй Европод хэрхэн ямар алшаан сувлын газрууд нэлээд алдартай байдаг тухай ярьж бас сонирхолтой гэж бодлоо. За тэгээд алшаан сувлын одоо яг энэ зуны үйлрэлт хүмүүс маш их явдаг шүү дээ. Амралт сувл, амралт чөлөө цаг ихтэй байдаг. Тийм болохоор та хэд маань бас сонирхолтой байж магадгүй. Энэ сэдвээр та хэдтэй ярилцъя гэж шийдлээ. За ер нь алшаан сувлын газар бол дэлхийд нийтдээ ер нь тийм тодорхой статистик тоо байхгүй ч гэсэн ерөнхийдөө 3,000-аас 5,000 алшаан сувлын газар байдаг юм байна. Дэлхийн нийт хэмжээнд гэж байгаа. За тэрэн дотроос Азад бол ерөнхийдөө нэг 800-аас 1,200 хэлбэлцдэг юм байна. Азийн орнуудын алшаан сувлын газар хайцангуй их бага байдаг юм байна. За Америкт бол бүр бага. За Америкийн нутаг дэвсгэрт бол ерөнхийдөө 200-аас 500 бүртгэгдсэн байдаг юм байна. Хамгийн их алшаан сувлын газар бүртгэгдсэн нь бол ялангуяа Европын төв Европод одоо маш их алшаан сувлын газар байна. Одоогор бол ерөнхийдөө 2,000 гаруй одоо алшаан сувлын газар байдаг юм байна. За үүнээс одоо дурдах юм бол за Германд бол жишээлбэл 350 бүртгэгдсэн байж хаад Унгарт 1000-аад алшаан сувлын газар байна. Ёо амар их байдаг юм байна. За Италид бол 300, за Францад бол 100, за тэгээ Бельгикт бас ганц бас байдаг. За Чехэд бол ерөнхийдөө бол 30-аад алшаан сувлын газар бүртгэгдсэн байдаг юм байна. За тэгэхээр хамгийн их алшаан сувлтай газар нь Унгар бол авчлаа тийм ээ. За спа wellness одоо бие сэтгэл, эрүүл мэнд бүхэлд нь одоо сэргээхэд чиглэсэн ийм өндөр түвшний үйлчлэгээр алдартай одоо ийм газрууд байна. За тэгээд Европа спа wellness гэд ингээд онлайнаар хайх юм бол зөвхөн мэдээллүүд бол зөндөө байдаг юм байна. Хаяг адресууд нь үнцэн тийм ээ. Хаана байршилтай одоо тэр эдрийг нь мэдэх бүрэн боломжтой байдаг. За ерөнхийдөө гоо сайхан үйлчлэгээ хослуулсан ийм системтэй ихэнх нь байгалийн сайханд байрлалтай байдаг. За тэгээд энэ алшаан сувлууд нь шавар имчилгээ хийдэг эрдэс бодисоор дээр суурилсан одоо ийм уух тохиромжтой эсвэл усанд орох тохиромжтойгоор хийгдсэн байдаг. За хамгийн алдартай алшаан сувлыг гэвэл мэдээж хэрэг одоо дэлхийд одоо бас алдартай шүү. Чехийн одоо дээр үед бол хаадын алшаан гэд нэрлэдэг байсан. Хаад ноёдод ордог байсан. Тэр бол яхахгүй Карл Варын тухай ярихгүй бол одоо стажинг алдас болно үстэй тийм ээ. Тий. За бүр 14-р зуунаас хойш одоо Карл 4 өөрөө энэ алшаан сувлын газрыг нээсэн байдаг юм байна. Ийм түүхтэй байдаг. За ерөнхийдөө ходоод илэг цус нойр бөвчрхай бодсон солилцоонд маш сайн ийм алшаан байна. За Европын хамгийн нэр хүндтэй алшаан сувлын газар бол яагаргүй Карл Варын алшаан байдаг. Монголчууд маань маш их очдог, маш их сайн мэдээлэлтэй байдаг. Энэ алшааны тухай бол ер нь ганц монголчууд биш, дэлхийс маш олон орноос ирж үздэг. Аяллаа журмаар алшаанаас нуухын зорилготой. За мэдээч Чех орноор ирж байгаа хүн болгон Карл Варын алшаан дээр очиж сонирхдог. Үнэхээр гайхалтай гоё газарч байдаг тий. За Карл Варын ерөнхийдөө 15 ууж имчилгээнд хэрэгэлдэг юм алшаан сувгуудтай, булгатай. Ус бүр нь өөр ингэсэн одоо температуртай, өөр ингэсэн одоо эрүүл мэндийн одоо нөлөөтэй. Зарим нь өглөө уудаг байхад, зарим нь орой уудаг, зарим нь бол одоо алхаж байхад уух зорилттой байхад, зарим нь бол амарч ах үедээ ууж ах зорилттой гэх мэтлэн байдаг байна. Тэгэхээр ер нь алшаан гэдэг бол заавал ер нь очихоос өмнө эмчийн заавар авч одоо ингэж аль алшаанаас нь уух гэдгийг бас авч явах нь их зүйтэй. За энэ тухай би яг лавынхаа сүүл таадтай бас жоохон ярьж өгье. За сүүлийн үед орчин үед ер нь электро эмчилгээ, өвдөлт намдаах, магнетик эмчилгээ, ультра дууны эмчилгээ, за крио гэд одоо хасах 160 градусын хүртэл хүйтэн байдалд одоо эмчилгээ хийдэг одоо тийм эмчилгээ хүртэл нэмэгдсэн байдаг юм байна. Хүчил төрөгчийн эмчилгээ, уурын гидс цэвэрлэгч, детокс эмчилгээнүүд одоо бас алшаан уухт хажуугаар бас ийм эмчилгээнүүд бас хийгдэг болсон байна. За Европод ер нь бол биш тэ амгаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь бол алшаан сувлын газар бол ерөнхийдөө сэргээн засварлах үйлчилгээтэй сэргээн засах эмчилгээний одоо ийм төрлийн одоо үйлчилгээ юм аа л гэж ингэж хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрнээс биш төгс эмчилнэ гэсэн утга бол биш. Дандаа сэргээн засварлах үйлчилгээтэй гэж ингэж явдаг шүү.
За Чехэд бол алдартай Марианский лазни байна. За бөөрийн асуудалтай буюу эсвэл шээсний асуудалтай хүмүүс бол Марианский лазни олж ашаан уулж ах хэрэгтэй байдаг байна. За Францишковый лазни бол нөхөн үжихүй буюу эмэгтэйчүүдийн маань өвчнөд мөн өндөр настангуудад илүү тохиромжтой ийм ашаан сүлийн газар байдаг. Марианский лазни, Францишковый лазнид бол бид бүжгээр очиж үзчихсэн. Тэгэхээр үнэхээр байгалийн үнэхээр гоё сайхан газартай. Тэг хайцангуу Карл Вараасаа бол үнэн нь бол арай хямд байдаг. Тэг арай л хямд байдаг. За тэг байгаль бол үнэхээр ярилцгүй маш сайхан байдаг. За Унгарт бол кальций, магний, сульфатаар маш их баялаг одоо ийм ашаа сүлжтэй газар байдаг юм байна. Будапешт хот бол үнэхээр ашааны хот гэж нэрлэгддэг. За түрүү би хэлсэн 1000 гаруй халуун ашаантай ийм орн байдаг юм байна. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. За усанд орж дандаа эмчилгээгээ хийдэг. За сэлдэг. За Карл Вар бол уудаг байхад Будапештийн ашаануудыг бол дандаа усан бассейнд нь орж ингэж эмчилгээ авдаг ийм байдаг юм байна. Ясанд, үе мөчөнд, нуруунд гайхалтай үйлчлэг үзүүлдэг юм байна. За тэгээд гадаа өвөл байсан ч гэсэн цагаагаар үл хамаарсан байдлаар тэр бассейнд нь орох боломжтой гэдэг юм байна. Гадаа зүгээр бассейнд ингээл ууран савсаад чигт ч гэсэн тийм газар бид хоёр очиж ирсэн. Өвөл байж хахад гадаа усанд орж идэгч хүмүүс тийм. За тэгэхээр Османы үеийн одоо Турк стилтэй бүр усан сан байдаг гин Будапешт хотод. За тэрэнд нь бол очиж үзмээр юм байна гэж санагдлаа. Будапештийн хотын доогуур одоо 1000 гаруй аршааны их усүртэй. Тэр нь 2000 гүний одоо тийм гүнээс одоо ундарч идэг. Одоо 20-70 градусын халуунтай ийм аршаанууд байдаг юм байна. Очиж үзээрэй бямба мэгмэрсрэн. Би өөр тэр Будапештийн аршин сувлыг одоо сая л мэдэж авлаа шүү дээ. Ямар гайхалтай гоё юм байдаг юм байна. За тэгээд Будапештэд очсон хүн болгон одоо усанд орж одоо эмчилгээ авдаг ийм газрууд байна. За дараагийн улс Герман улс. За Герман улс бол Баден-Баденаар алдартай гинэ. За тэр нь болохоор булчин сулруулна, үе мөчөнд, цусны эргэлтэнд, ядаргаа, стресс, нуруунд бас их сайн гин. За тэгэхээр ерөнхийдөө манайхан одоо даан ялангуяа Чехэд ажил хийж байгаа монголчууд маань бол ер нь нэг Герман яваад энэ янз бүрийн үе мөчөнд нурууны асуудалтай болчдөг. Хөл гарыг хөвддөг болдог тийм ээ. 12 цаг ажил хийн, 8 цаг ажил хийн, шөнө ажиллана. Тэгэхээр бас хүний эрүүл мэндээрээ бас нэг жоохон хохирсон асуудлууд нэг нөгөө хийлгэхэд гардаг. Тийм болохоор та хэд маань Будапешт яваад тэр ясны үе мөчний нурууны одоо тэр стресс одоо гарах одоо ийм газруудаар явж бас нэг очоод үзээд тэр ашаа сүлд нь ороод тэр усанд нь сэлээд ингээд ирвэл уухын нуугаад ингээд явах бол зүгээр юм биш шүү гэж санагдлаа. За тэгээд тэр Баден гэдэг тэр Германы аршин сувил юугаар онцлог юм гэхлээр VIP бизнес эрхлэгч нар их очиж амардаг газар гинэ. За тэр бол байгалийн бол үнэхээр үзэсгэлэнтэй газар гин. Түүнээс гадна одоо эмчилгээгээ хийлгэнгээ хажууд нь казино байдаг гин. Маш том Европод одоо Курхаус гэдэг казино байдаг гин. Тэгээд тэр казино тэр хотдоо маш том концерт, дуурийн том театрууд байдаг юм байна. За тэр Black Forest гэдэг хар ой гэд нэртэй тэр хотын захад байрладаг ийм сувлийн хот байдаг юм байна. За тэгэхээр тэр Баден гэдэг тэр Германд очих юм бол тэнд очоод та хэд маань казино тоглоно уу, ашаанда орно уу, за тэгээд тэр сайхан байгалийн газраар явж аялахад маш их тохиромжтой ийм газар гин. За тэгээд 12 төрлийн аршаан 68 градусын халуунд 2000 метрийн гүнээс гардаг тийм баялаг эрдэс баялагтай тийм аршаан байдаг юм шүү. Германд. За Вичи брэнд. За Францад байдаг аршин сувлын газар бол Вичи. За Вичиг бол эмэгтэй хүүхнүүд маань бол алдахгүй байдаг. Аптекууд ч гэсэн Вичийн бүтээгдэхүүнүүд маш их байдаг. Гоо сайхан эмчилгээгээр алдартай ийм сайхан газар байна. За энэ олон мянган жилийн турш чулуу эцсээр одоо шүүгдэж баяжж идэг ийм аршаан гин. За тэгээд үйлдвэр нь яг аршаан усныхаа хажууд байдаг. L'Oreal гэдэг. Одоо тэр Vichy брендийн чинь L'Oreal аваад одоо үйлдвэрлэдэг болсон шүү дээ. Компани эзэмшдэг болсон. За тэгээд энэ галтуулын бүсээс гардаг эрдэс бодис байдаг гин. За тэгэхээр үнэхээр тэр галтуулын одоо эрдэсээс одоо гарч иж байгаа одоо тэр ундарч идэг тэр аршаанаас одоо энэ Vichy брендийн бүтээгдэхүүнийг хийдэг юм байна л да. Тэгээд тэрийгээ дагаад одоо тэр аршаан сувлийн газар нь байж идэг юм байна.
бас сонирхолтой юм байна. Вичи брендийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэмээр санагдлаа бүр. За тэгээд ийм олон жилийн түүхтэй ийм гоё газар одоо энэ Вичи брэнд анх гарч ирж ирсэн түүхтэй юм байна. Хажууд нь тэр эмчилгээ судалтай ийм газар байт юм байна. За энэ бол Франц улсад байна. Ерөнхийдөө Францад, Германд бол зах хэмжээний бас ийм алшаа сувлын газрууд бол байна. Билетгүй байдаг юм байна. За би зөвхөн яг нэг алдартай гэснээс нь топ 10-аас нь ингээд сонгож авсан учраас та хамгийн гэдэг алшаа сувлуудыг ярьж өгч байгаа юм шүү. За Италид байгаа монголчууд маань маань бол амтахгүй байгаа. Ер нь бол Монте Кацини Терме гэсэн амрал сувлын газар байдаг юм байна. За хоол боловсруулах эрхтэнд маш сайн амралтын одоо маш сайхан гоо үзэсгэлэнтэй газартай ийм сувлын хот юм байна. За хотынхон нэрээр нэрлсэн ийм алшаа сувлын газар байна. 11 төрлийн алшаантай, булаг алшаантай. За эдгээр яадгийн гэхлээр элэг цус цэвэрлэхэд хоол боловсруулах эрхтэнд мөн боцын солилцоо дэмждэг ийм шавар эмчилгээ хийдэг ийм алшаа сувлын газар юм байна. За тэгтээ энэ алшаа сувлын энэ Италийн алшаа сувлын газар болохоор ер нь детокс спа нэртэйгээр алдартай гэнэ. За детокс гэхлээр ерөнхийдөө цэвэрлэгээ хийгдэнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Бүх биений одоо боцын солилцоо одоо тэр үе мөч элэг цус одоо элэг цус одоо хоол боловсруулах бүх эртний одоо маш сайхан угааж цэвэрлэх одоо ийм зорилттой ийм алшаанууд тэнд байдаг юм байна. За тэгэхээр Италид Монте Канти Термегээр бол үнэхээр детокс аргачлалаараа алдартай ийм алшааны газар байдаг юм байна. За дотроосоо тэгэхээр бүх цэвэрлэгээ хийх юм бол тэр Италийн тэр алшаанд явахад их зүгээр санагдлаа. Тийм багаз. За Европын шилдгийн шилдэг рехаб төв одоо реабилитацны төв гэж байгаа л дээ. Нөхөн сэргээхийн төв бол яахаггүй Словакт байт юм байна. Словак бол Чехэд маш ойрхон шүү дээ. Тийм болохоор энэ хүүхдийн одоо саажилттай хүүхдүүдэд буюу үе мөчний өвчтөе хүмүүст одоо шавар эмчилгээ хийдэг. За тэр нь бол Словакийн Пишчаны хотод байдаг юм байна. За Пишчаны хот бол ерөөсөө сэргээн засахад илүү тохиромжтой ийм алшааны газар байдаг юм байна. За тэгээд артриттэй, ревматизмтай, ясны өвчнөд ийм хүмүүст илүү тохирно гэсэн юм гэж бичсэн байлээ. За тэгээд хажуугаар нь харин тэр эмчилгээ хийлгэхийн хажуугаар усан дасгал хийлгэх юм байна. Физик эмчилгээ хийдэг юм байна. За тэгээд мэдрэл сэргээх буюу массажнуудын үйлчилгээ хийдэг гэсэн ийм зүйлүүдээр бичсэн байлээ. Тэгэхээр Словак руу явах юм бол одоо ийм артрит ревматизмтай хүмүүс очвол бас их тохиромжтой юм байна. За тийм багт тэгэхээр Словакч чигээр ойрхон шүү. За хүүхдийн саажилтанд гэдэг надад их анхаарлыг татлаа. Яг л саажилттай өвчтөе хүүхдүүдс нэлээдгүй байдаг. Чехэд ч гэсэн маш их байдаг. Тийм болохоор энийг тухайн харьцаж байгаа эмчтэйгээ зөвлөөд үнэхээр энэ Пишчанад очих юм бол энэ алшаан сувилд очивол ямар үнэлэлттэй байх вэ гэдэг зөвлөгөө авал бас зүгээр юм байна гэж санагдлаа. Тий. За Швед улс. За Шведэд бол ерөнхийдөө бол спа resort гэхээсээ илүү тэр чинь нөгөө далай малаатай ийм газар учраас ерөнхийдөө хүүтэн халуун өмчлөгээ хосолсон wellness төвүүд гэх байт юм байна. За тэгтээ энэ Варберг курорт гэдэг спа байдаг чинь далай улс нь ашиглаж алшаа эмчилгээ хийдэг. Гол нь амралт стресс тайлах зорилготой ийм алшаа сувлын газар байдаг юм байна. За Швед бол нэг тийм гойд юм надад бол нэг харагдсангүй. Гол нь далайн усаа их ашигладаг юм байна. Эмчилгээнд стресс тайлах, амрах, тайвшрах зорилготой ийм байдаг юм байна. За ЮНЕСКОд бол ерөнхийдөө бол 11 хот бүртгэгдсэн байдаг юм байна. Алшааны хот гэж 21 онд одоо дэлхийн өвд одоо бүртгэгдээд явж байгаа юм байна. За тэр 11 хотоос жишээ авахад эхний тавт бол хамгийн эхлээд Чехэд бол 3 хотод нь бүртгэгдсэн байдаг юм. За мэдээж хэрэг Карл Варри, мэдээж хэрэг Францишк Лазни, Марианский Лазни энэ 3 орноо. За хамгийн их монголчуудын очдог гэж бид нэг хэлсэн гадаад хүмүүс ч их очдог. За тэгээ харьцангуй бол мэдээж юм бусад Европын орнуудаас хямд туснаа. За хоёрт нь бол Германы нөгөө хоёр хот болдог юм байна. Нэг нь бол Баден-Баден, нөгөөх нь Бад Эмс. За Баден-Баден бол нилээдгүй өндөр
төвшний үйлчлэгээтэй учраас нэлээдгүй үнэтэй байдаг гэн. Гэхдээ бад амьс болохоор нэг тийм нам гүм чимээгүй газар байдаг. Тэр болгон хүмүүс бас мэддэггүй гэж байна. Тэгэхээр бас хайцангуй үнэн нь бол гайгүй байж магадгүй. Тэрийгээ та хэд маань нэтээс бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад Германд байдаг хэдэн очоод үзээрэй. За Австри бол 3 жагсдаг юм байна. За Австри улсад бол бад ирчил гэнэ үү? Дээр үед бол хаадын амралтын газар гэд нэрлэдэг байсан юм байна. Хаад ноёдууд очиж амардаг байсан. За тэр амралтын газар бол одоо хүртэл хэвээрээ. За дөрөвт нь Бельгийн ганцхан хот бүртгэгдсэн байдаг юм байна. ЮНЕСКОд бүртгэлтэй 11 хот дотор байгаа хотуудыг би та хэдтэй нэрлэж байна. За Их Британаас, Швейцараас ганцхан, Италиас ганцхан хот, Францаас нөгөө Вичи ордог юм байна. За ингээд ерөнхийдөө бол эдгээр бол маш их өндөр үнэтэй гэж байна. Тэгэд ЮНЕСКОд бүртгэсэн шалтгаан нь болохоор ерөнхийдөө эдгээр 18-аас 20 дугаар зуунд эмчилгээний уламжлалт арганд ингээд уламжлагдсан маш их туршлагатай, үнэхээр байгалийн цогц одоо ийм сайхан аршаанууд булгануудтай учраас бүртгэгдсэн байдаг. Дээр нь маш их гоё байгалийн архитектуртай, архитектур нь, соёл нь гэдэг ингээд иймэрхүү үзүүлэлтээс ЮНЕСКОд бүртгэгдсэн байдаг юм байна. За Карл Варын би түрүүн Карл Вар дээр бас дутуу юу хэлсэн гэхээр ерөнхийдөө манайхан яг чек байгаа нь бол элэг цүсэнд хэрвээ та хэд маань явж байгаа бол ерөнхийдөө Тришний Прамен гэдэг аршин сувлын газар байна. За бодисын солилцоон Замецкий Прамен гэж байгаа. За ходоод гиз асуудалтай байдаг улсууд Милинский Прамен оруулах зүгээр юм байна. За хамгийн хүчтэй хоол болоход уудаг аршин сувлын газар бол Чехэд Вжитлоо гэдэг газар байна шүү. Хамгийн халуун аршин байдаг. Тэр бол 70 градус дэш халуунтай тийм халуун аршинтай ийм хотууд байдаг юм байна. Нэг хотод ер нь бол Карл Варт жишээлбэл нэг хотод 15 өөр эмчилгээний ус байдаг гэж би хэлсэн шүү дээ. За энэ дээр би нэг чухал юм би бас хэлье гэж ингэж бодлоо. За аршин сувлал очсон хүмүүсийн манай монголчуудын гаргадаг түгээмэл алдаа байдаг юм байна. За нэгдүгээр маш их дураараа булаг сонгож уудаг гэн. Анхны хамгийн ойроо булгаас очоод гүйж очоод аваад ууцхаадаг. За тэгтэл булаг болгон өөр найрлагатай, өөр температуртай, өөр өвчин зориулагдсан байсныг ямар ч одоо мэдээлэл байхгүй ч гэдэг юм уу, хагас дутуу мэдээлэл авсан ч гэдэг юм уу, ингээд дураараа уух байдал маш их түгээмэл байдаг. За хоёрт эмчид эхлээд үзүүлдэггүй гэн. За ямар аршинд очив, ямар юу хэрэгтэй ингээд зөвлөгөө авах гэхлээр явхаас өмнө ямар нэг аршин сувлд очихоос өмнө за ялангуяа чехэд байгаа хүмүүс мань чехийн маань эмчнэрээс асуух хэрэгтэй. За миний ходоод маш их өвддөг. Би аль аршинд очвол зүгээр үү? Миний ууц нуруу маш их өвдөд байна. Хаашаа явах уу гэж асууж мэддэггүй гэн. За 3 дугаар гаргадаг алдаа бол хэд их уудаг гэн. Их бол хурдан мэдгэн гэсэн буруу ташаа ойлголттой байдаг гэн. За гэтэл яг маш их ууснараа ходоод цочроох, за тэгээд суулгах өвчин гарах, эсвэл дотор муугаарах одоо ийм нөхцлүүд эрсдэлтэй байдаг. Эсвэл хит их даралттай юм жирэмсэн байгаа үедээ ч юм уу хамаагүй ууж, эсвэл зүрхний маш их цохилттой байх үедээ хамаагүй уух ч юм уу гих мэтийн одоо тийм урьдчилан сэргийлэх юм бол бас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ер нь бол аршиныг бол өдөр зөвхөн 200-600 мг уухад л болдог гэж шүү дээ. Тийм. Тэгээд тэрийг багаагаар уудаг гэж нэг амьсгаагаар биш. Бид нар чинь нэг аягаанд бүгдийг нэгээл уугаад дуусчихдаг. Тэгж болдоггүй байна. За зарим аршин халуун байдаг учраас хэрвээ шууд уувал улаан хоолой буюу ходоодонд маш их ачаалал өгчдөг. Тэнд багаагаар хүргэж уух хэрэгтэй юм шүү гэсэн байна. Тийм зөвлөгөө өгсөн байна. Эсвэл хит үлэн дээрээ ууж болдоггүй. Эсвэл бүр хитрхи хоолны дараа ихээр ууж болдоггүй. Дөнгөж хоол ичээд маш их хэмжээгээр аршин ууж болдоггүй юм байна шүү. Энийг бас дайд манд бас айгүй мэдмээр юм байна. Айгүй мэдмээр юм байна. За аршин ууж байгаа нөхцөд архиталт бол ерөөсөө огт зохихгүй гэж юм. Ягаад гэвэл ямар ч үр нөлөө байхгүй царны гарц болтгоо гэж бичсэн байна. За ер нь голзуу нөгөө амарч байгаа улсууд чинь архит дар сууж яадаг тий. За тэгэл нэг аршин уучигээл ингээд яваал тэгэл архаач юм аршанаач ууж байгаа нь мэддэггүй амраад байгаа юм уу зовоод байгаа юм уу тийм байдал байдаг байна л та.
За алшаа ууж байгаа цагт ер нь нэг 2-3 хоног уугаад буцах бол бас их муу нөлөөтэй байдаг. Ерөнхийдөө нэг тогтмол уул хамгийн багадаа 7-оос 21 хоног уусан байхад илүү сайн нөлөө үзүүлдэг гэж ингэж зүйлсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө тэмдэн зочд буудлаа аваад нэг 7 хоногийн амралтаар хамгийн багадаа за бүр нэг 21 хоногийн амралт мэдээж бүгдийн тэр ашаан дээр өнгөрөөнө гэвэл бас бодлоо болох бах тийм ээ. Ялангуяа айлж байгаа улсууд бол ядаж хамгийн багадаа нэг 7 хоног тэндээ уугаад ашаан уугаад ингээд буцуул арай илүү үр дүнтэй байх юм байна. За тэгээд хүн бүрийн биений онцлог өөр байдаг учраас зарим хүнд бол маш сайхан тохирдог, зарим хүнд бол тохирохгүй ч асуудал гардаг. Тийм учраас алшаан бол ерөнхийдөө хүн болгоны мэдэх ёстой зүйл бол энэ бол эм биш ээ, антибиотик биш ээ, витамин биш ээ. Ер нь бол алшаан бол дандаа дэмжих үйлчлэл үзүүлдэг ийм ус юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ус одоо алшаан дэмжих үйлчлэл үзүүлдэг гэж ингэж ойлгох хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөөнүүд өгсөн байна. За тэгээд ерөнхийдөө бол та хэд маань сайхан газруудын нэмзээд уух алшаана олон хоногоор ууж чадахгүй тэндээ байх боломжгүй бол аваад явах ч юм уу те. Тэгээд ер нь 7-оос 21 хоног уувал илүү үр дүнтэй байдаг юм байна гэж ингэж ойлгож болж байна. Тийм ээ. Тэгээд байнга Европод амьдардаг хүмүүс нь бол заавал өөрийнхөө эмчтэй зөвлөж ямар алшаан хаана очвол одоо надад илүү үр дүн байх вэ гэдгийг асууж зөвлөсөн их зүг байдаг юм байна шүү. Зүгээр Монголоос очиод аялаад буцах гэж байгаа улсад бол одоо мэдээч хэрэг. За миний бөөр гэмчин гэвэл за тэгвэл Марианский лазны авъя. Тэ? За миний эмэгтэйчүүдийн асуудал байна гэх юм бол одоо тэгвэл Францишка лазны авъя гэх юм. Миний ойрхон шээс хүрдэг шээсний сууганы асуудалтай гэх юм бол Марианский лазны авъя гэдэг юм. Одоо ийм бас нэг жоохон мэдээлэлтэй ирмээр юм бэлээ. Тийм. За ингээд товчхон та хэдтэй энэ мэдээллүүдийг хүргэе гэж ингэж бодлоо. За тэгээд та хэд маань эрүүл саруулт модернд нь эрүүл энхийг хүсье. Дараагийн тайлбарлалт баяр таа.